За тэгээд өнөөдрийн мэдээ зөвлөгөө болон маань эхэлж байна. Тэгэхээр зөвлөгөөг бол ерөнхийдөө сүүлийн үед ирж байгаа утсаар авч нөгөө мэдээлэл надаас хүмүүс маш ихээр асууж байгаа зөвлөлтөй холбогдуулж зөвлөгөө өгöd байгаа. Тэгээд яг бяцхан хүүхдтэй, нэраа хүүхдтэй эцэгч ээжүүд маань ялангуяа манай төрлийг маш их үздэг болсон байна лээ. Хоолны булангууд, гадаад мэдээ, дотоод мэдээ олон төрлийн мэдээ нэг дээрээс авчиж байгаа болохоор. Тэгээд энэ удаагийн зөвлөгөөр бол нэраа буюу 28 оноо хүртэл хүүхдээр анхаарах нэг 2-3 зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бол эцэгчүүд маань төдийлөн бас анхаарал тавьж чадахгүй шүү. Тэгэхээр хамгийн ихний нэгдүгээр зүйл бол 28 хүртэл хоног буюу 1 сар хүртэл нэраа маань амт цангаж байгаа. Ер нь бол 6 сар хүртэл хүүхд бол амт цангаж байгааг илэрхийлэх боломж байхгүй. Тэгэхээр өөрөө ягаад тэр амт цангаж байгаа гэдэг мэдрэмжийг илэрхийлж нөгөө нэг гадагшаа гаргаж чадахгүй өөрөө тэрийг мэдэрч чаддгүй. Тэгэхээр энэ дэр эцэгчүүд маань бас нэг жоох өрөөсгөл яваад байдаг. Нөгөө мөөмөл идж байгаа бол тухайн хүүхд маань амныган цангаа цалигдаад гидсэн цатгалан юм хэвэн байгаа л гэж ойлгох. Тэгэл ерөөс уйлахаар нь мөмөгөл буруу хоол гэдэг зүйл маань бол багаас нь эхлээд яваад эхэлдэг. За дээрээ нөгөө хоолны шингэц гэдэг зүйл маань мууддаг. Яа тэр хүүхд маань гөрүүлц хөдөлгөөр нь бол яг багаас эхлээд сайн ингээд нэмэгдээд явах хэрэгтэй. Тэгээд тэгэхээр хүүхдийн хоолт гэдэг зүйл маань яг тогтмол цагтай байх хэрэгтэй. Хүүхдийн хоолт бол 1 цаг 30 минутаас 2 цагийн хугацаатай. Тогтмол хоолт байх хэрэгтэй. За дундуур нь бол 28 хоног хүртэлх хүүхдэд бол дундуур нь 20-30 г байх уцай буюу чихэртэй буцас ус өгж байгаа хэрэгтэй. Яаж? Байх уцайг бол зүгээр л нөгөө дүрдэг байх уцайг найруулад угжаар өгнө гэсэн үг. Зөв. Тий 20-5-аас 30 г юм. 28 хоног хүртэл нь өдөрт заавал 2 цагийн дунд 1, 2 цагийн дунд 1. Ингэж өгснөөр яах вэ гэхээр энэ буцас ус юм уу байх өгснөөр нэгдүгээр хүүхдийн шаардлагат гэж ярьдаг те бид нэр. Хүүхдийн шаардлагатыг маш урт хугацаанд хөөдөг. Ягаад гэвэл энэ маань өөрөө илгэний үйл ажиллагааг дэмжин глюкоз орж байгаа учраас тэгэхээр хүүхдийн шаардлагатыг маш хурдан арилгана. Хоёрдугаар хүүхдийн амны цангааг маш хурдан гаргадаг учраас хүүхд хөл хоорондоо хүүхэд маш 50 унтах хэрэгтэй. Ер нь эхний 28 хоног бол хүүхэд зөвхөн унтчих л байх хэрэгтэй. Идэл унтаал байж байгаа. Тэр дунд ямар нэгэн байдлаар аашлах юм уу, тухгүй, дундуур нь сэрэх, шин олон сэрэх энэ тохиолдлууд маань бол хүүхэд ямар нэгэн зовиртой байна гэж үздэг. За хоёрдугаарт бол тухайн та хүүхдийн хэр хөлөрж байгааг маш сайн анзаарч байгаа хэрэгтэй. Хүүхдийн хөлрөлт гэдэг зүйл нэраа дээр маш их тохиолддог. За хүүхэд хөлрөх, эргээд хөлс нэг тийм их үнэртэй болдог. Тэгэхээр энэ дээр бол эцэгчүүд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд их хөлрөөд нөгөө хөлс нэг тийм их үнэртэй болоод ирэх юм бол витамины дутагдал танаа хүүхэд орж ийнэ гэсэн үг. Одоо бол эцэгчүүд маань ялангуяа ганцхан зүйл дээр алдаа гаргад нь үгээр өрхийн эмнэлгээс витамин өгж байгаа гэдэг байдлаараа зөвхөн өрхийн эмнэлгийн витаминд найдаа яваад байдаг. Тэр сард нэг удаа 10,000 та дээд ч юм уу те 1000 та дэг сард нэг удаа очиод өрхийн эмнэлгээс аваад уугаа яваад байдаг. Тэгээд витамин өгснөөр өгсөн гэдэг. Яаж өгсөн гэхээр зөвхөн тэндээсээ өглөө гэдэг зүйлээр. Тэгэхээр энэ витамины хэрэглээ гэдэг маань хүүхд болгонд харилцсан адилхан байдаг. Яг одоогийн нөхцөл байдал дээр бол нөгөө нэг жирэмсэн болохоос өмнө эцэг их хоёулаа өөрсдөө бэлдэх боломжгүй, бэлдэж чадаагүй байдаг. Үүнээсээ гадна жирэмсэн байх хугацаанд тухайн хүн өөртөө хангалттай хэмжээнд төмөр болон цайр ч юм уу те бусад эрдэс витаминуудыг хангалттай хэмжээнд авах боломжгүй байдаг. Ягаад тэгэхээр жирэмсэн эхчүүд маань бол декретний хугацаанд декрет авахгүй ерөнхийдөө яг нөгөө ингээл ажиллаа хийж явсаар байгаа л тулгаал баг маргааш төрлөө гэхэд өнөөдөр нь амралтаа аваад нөгөө маргааш төчөөд эмнэлэгт очиод төрчихөж байгаа тий. Тэгэхээр энэ ачааллуудаас болоод тухайн хүүхэд маань тэжээлийн дутагдaltaй хүүхдүүд маш ихээр төрж байгаа. Тархины даралтай хүүхэд маш ихээр төрж байна. За тэгээ нөгөө уруул хагнаас тэр хийж гэдэг юм уу иймэрхүү гаджтай хүүхдүүд маш их байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас эцэгчүүд маань анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө 28 хоног хүртэл хугацаанд бол хүүхдийг маш сайн анзаарч авах хэрэгтэй. Гарын, хумсын, за тэгээ үүн дээр нэмээд арсны өнгийн, за шаардлагатыг бол эхний 10 хоног дотор арилгасан тохиолдолд маш хэрэгтэй. Тэгэхээр эхний 10 хоног шаардлага арилж гин арилахгүй байна гэдгийг маш сайн үзүүлж явах хэрэгтэй. За залхуурж огт болохгүй. Хэрвээ ямар нэг шаардлагатай байгаа тохиолдолд өрхийн эмнэлэг дээр биш болж үл дүүргийн эмнэлэг дээр очиод шаардлагатаа хэмжүүлээд тоолуулаад ингээд явцсан дээр. За тэгээ зарим эцэгчүүд маань тэгдэг л дээ. Манай гэр хоолоо тий
харьяалаараа Баянголд өргөт. Тэгэнгүүт гэр нь Баян зүрхт амьдардаг ч юм уу тий. Хадминдаа ч юм уу тий. Ингээд өөр газар амьдардаг ийм эцэгчүүд маш олон. Тэгэхээр 2 сар хүртэл хүүхдийг бол харьяал гаргалцахгүй үүсэх ёстой гэсэн Монгол соёлондоо байна. Аль ч имлэгт тий. 2 сар хүртэл одоо сартай хүүхдийг аль ч имлэгт харьяал гаргалцахгүй үүсэх ёстой гэсэн. Улсын хувийн улсын эмнэлэгт. Тийм. Улсын эмнэлэгт бол үүсэх ёстой гэсэн ийм хууль нь байж идэг. Тэгэхээр та аль ойрхон эмнэлэгтээ шууд очиод үзүүлээд ингээд явчих. Хөдөө явжсэн ч тийм болно, хөдөө явжсэн ч болно. Нэг юм асуу. Сүүлийн үед чи нөгөө нэг эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллохгүй бас тижээлээр хоолдог нэг юм зүйл байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдийн сүү тижээлийн сүрэг тал гэж юу байх уу? За тэгэхээр юм мэдээж хөхний сүү илүү л дээ. За сүүлийн үед бол жирэмсэн байх хугацаанд өөрийгөө бэлдээгүйгээс шалтгаалаад хөхний сүв татрах гэдэг зүйл маш их болцсон. Хөхөөрөө нөгөө хоолж чадахгүй хүүхэд нь хөхөөрөө хоолж хоолтондоо цадахгүй байна гэдэг ойлголтыг манайх аваад идэг. Тэгээд хөхөө өгөхгүй хөхнийхөө хажуугаар нэмэлт хижээл өгөөд эхлэнгууд хүүхэд нэмэлт хижээлэндээ дуртай болоод хөхнийхөө сүг голоод эхэлдэг, идэхэ болоод эхэлдэг. Тэгэнгუთ тэн дээр нөгөө нэг эцэг ээжүүд маань ялангуяа яад өгөхөр за миний хөхний сүнд цадахгүй байгаа юм байна гэдэг хөхний хөхөө хүлхэ болчдөг. Тэгэхээр нөгөө хөхүүл тухайн хүүхэд маань хоолндоо цадахгүй биш одоо халуун ч юм уу бөхчим ч юм уу манайх хүүхдүүдэд ааруулчихна гэл ингээд баглаад байдаг шин. Тех тусам нөгөө хүүхэд ам цангаж ийн гэдэг мэдрэмжээр уйлаад идэг. Мөөмөө идэхээр хөхний сүнд амны цангаа тайлагдахгүй учраас уйлаад эхлэнгууд ээжүүд маань сандардаг. Тэгэл за хүүхд өсөөд байгаа юм байна. Тэгээд аауд ороод ирдэг сажуутлаас хүүхд өсөөд юм. Сүнд яагаад. Сүнсүү аваад ирэх. Тэгэл нэмэлт хичээл өгдөг. Тэгээд юм болохоор ойлонгууд нь авчил ээжд нөгөө мөөмийн өгчдөг ч юм уу тий. Иймэрхүү зүйл гардаг. Тэгэхээр яг энэ хөхний сүү бусад зүүнний давуу тал юу гэдэг вэ гэхээр хөхний сүү нь өөрөө гидсний гөрүүлц хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Эргээд дархлаас суух хамгийн гол хөшөөрөг нь хөхний сүү болдог. Хөхөөрөө яг зөвхөн хөхөөрөө хоолж байсан хүүхэд нь бол нэмэлт хичээлээр хоолдог хүүхэд хоёрын хооронд аваад үзэхээр биеийн өсөлтийн хувьд бол нэмэлт хичээл идж байгаа хүүхэд арай өсгөлөн байдаг. За яг нөгөө нэг хил яриа, сэтгэн бодох чадвар энэ тал дээр болохоор хөхөөр өгч байгаа хүүхэд нь арай илүү болчдөг. Тэгэхээр хөхөөр нэмэлт хичээлээр та хоол өгж байгаа бол мэдээж маш сайн чанарын хичээлийг өгөх хэрэгтэй. Агуулмжийг маш сайн харах хэрэгтэй. Он сар өдөр хугацааг харах хэрэгтэй. Яг нормоор нь найруулах хэрэгтэй. Тэгэхгүй манайхаа яд үгээд тэгэхээр юу гэдэг нь 50 г усанд яг өөрийнх нь зориултын албаар 2 халбаг орох хэрэгтэй бол өөр халбаар очиод 2 халбыг хийгээд ч юм уу ингээд нөгөө сүүл рүүгээ жоохон сүүн шингэрүүлээд хэмнээд эхэлдэг. Тэгэхээр яагаад гэх нөө хүүхдийн сайн чанарын сүү бол өртөг өндөртэй өөрөө. 7 хоногийн хэрэгцээ нь бол нэг 70-80 мянган төгрөг болдог. Сайн сүүн шүү. За тэгээд түүнээс гадна бол маш олон төрлийн сүү байгаа л да хямдхан сүүнүүд. Тэгэхээр та тэр зүйлүүдээ сайлуулах татгалзах хэрэгтэй. За тэгээд мэдээж нэмэлт хичээлээр хоолж байгаа болвол гидсний гөрүүлц хөдөлгөөн сайжруулах, гидсний дүүрэнг арилгах гэх мэт хүүхдийн нэмэлт цайнууд байгаа. Тусдаа найруулж өгдөг цайнууд яг тэгэхээр тэр нөгөө нэг нэмэлт хичээлүүдийг шингээхийн тулд хэрэгтэй цайнууд байдаг. Тэгэхээр энэ цайнуудыг заавал давхар хэрглэж ээж та яг нөгөө хүүхдийн хичээлч яг зөв болноо гэсэн үг. За баярлалаа. Өнөөдөр бас нэлээд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг манай бодлого бичсэн байна.